За эрхэм мөндөд сонсогчдоо энэ удаагийн дугаараас эхлээд та бүхэнд мэдээллийн чанартай болон подкастынхаа дундуур явуулахаар болсон байгаа. Тэгээ өнөөдрийн манай мэдээллийн буланд маань ирсэн зочныг та бүхэн хүлээн авна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? За та манай сонсогчдод өөрийгөө танилцуулна уу? За намайг Нарантлаг гэдэг. Би зураач, сэтгэл зүйч, арт терапист мэргэжилтэй. Сүүлийн 10-аад жилийн сэтгэл зүйн чиглэлийг ажиллаж байна да. За тэгээд манай урилгыг хүлээж аваад цаг зарцуулаад подкастт оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Хэрвээ одоо манай сонсогчид байнгын сэтгэл готролтой яваад байвал хамгийн эхлээд юу хийх хэрэгтэй вэ? Гэтэ одоо нэг сэтгэл готрол гэдгийг яаж тодорхойлж байгаа вэ гэдэг чинь хамгийн ихний асуулт болно. За яхаа нөгөө уйтгартай юм уу те гонигтай ингээ байх үеүдгүүд бол байдаг. Гэхдээ энэ дээр уйтгартай гонигтай байх үеийн маш урт удаан хугацаагаар ямар нэгэн өөрчлөлтгүй үргэлжлээд ивэл нэг сэтгэл готрлын шийд тэмдэг байна гэж нэгдүгээрт үзэн штэ. Тэгээд сэтгэл готрол гэдэг чинь өөрөө сэтгцийн өвчлөлүүд дундаасаа бас аюу хор хөнөөлөлтэй ийм зүйл байгаа учраас энийг яг мэрэгжлийн хүмүүст хандаж арга хэмжээ авбал илүү сайн гэж зөвлөндөө. Яг зүгээр одоо хуваараа юм уу за би ингэчи эсвэл нэг юм хэрэгэлчи гэдэг юм уу энэ зүгээр нэг стресс шиг юм уу те зүгээр нэг ойр зургийн уур бухимдал байгаа шиг энийг эмчлэл явуулж боломж байхгүй. Үнэхээр сэтгэл готрол мөн гэсэн одоо онш гарах юм бол За тэгвэл ерөнхийдөө бол сэтгэл готролд орохоос өмнө тэгвэл өөрийгөө яаж тайвшруулах хэрэгтэй вэ? Гэхдээ нөгөө сэтгэл готрол гэдэг байгаа зүйл маань дандаа одоо нөгөө учир шалтгааны үүднээс бий болж байгаа шүү дээ. Эсвэл бол маш хүн сэтгэл зүйн гэмтэл авах юм уу тийм эсвэл бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй тэрнтэй ингээд урт удаан хугацаанд тэмцээд яваад байх юм уу? Энэ гих мэтийн нөгөө нэг асуудлуудаас олж энэ сэтгэл готрол гэдэг зүйл чинь урт удаан хугацаанд үргэлжилж иж бий болно шүү дээ. Тэгээд яг нөгөө ойр зуурт сэтгэл чинь хямраад уйтгарлаад байх юм бол хамгийн нэгдүгээрт өөртөө одоо тохирсон тийм өөрийгөө зугаацуулах гэдэг юм уу аргуудыг хэрэглэж сурах хэрэгтэй. Өөрийгөө аягүй сайн одоо чагнах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Би хөгжим сонсохоор сайхан болж гин үү, зураг зурхаар сайхан болж гин үү, ном уншихаар би тайвширж гин үү, эсвэл өөртөө хандаа захиа ачгаар тайвширж гин үү гэх мэтлэн маш олон аргууд байгаа. Хамгийн наазах энгийн арга гэх юм бол найзуудтайгаа ярьж болно. Хурдан алхаж болно. Хөл биеэс нөгөө хөлс ялгаруулах хэрэгтэй. Мэтлэнгээр ойр зур аргууд хэрэглэж болно. Хамгийн гол нь өөрийгөө маш сайн за би яг ямар үед тайвширж гин яавал одоо надад төвөгтэй байна ямар хүмүүсийн дунд орохоор би илүү хямраад байна ямар хүнтэй байхдаа би илүү тайван байна гэх мэтлэнгээр өөрийгөө ажиглана гэсэн үг. Тэг хэрвээ нөгөө нэг хүрээллийн хүмүүс нь ч юм уу айгүй өөрийг нь ойлгохгүй ч юм уу тийм мэдрэмж төрөөд байвал яах ёстой бол? Тэгвэл тэгэл одоо юу янда хүрээлэлтэй байхгүй бол гэдэгсэн тийм. За яг ингээ өөрийг нь өөрийг чинь хүлээн зөвшөөрөх ойлгох ингээд хүмүүс яг одоо байхгүй байна гэж бодох юм бол яг одоо энэ чинь бол зөвхөн өнөөдрийн тий ойрхон зуурт бодогдож байгаа бодол шүү дээ. Тэгээ цааш чамайг ойлгох уу олдно. Тэрнээс гадна одоо маш энгийн зүйлсээр өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Одоо дотор бодогдоод байгаа тэр сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдийг бид нар гаргах нь маш чухал байхгүй юу? Тийм учраас энийг хэрхэн гаргах вэ гэвэл зураг зурж болно, дуу дуулж болно, хашгирч болно, караокед ороод чангаар хашгираад дуртай дуунуудаа дуулж болно, гонигтай дуугаа дуулаад уйлж болно. Эсвэл бол захиа бичиж болно. Тэгээ өөртөө тохиолдоод байгаа болсон явдлыг маш уртаар нарийн дүрсэлж бичээд тэрийг ингээ эргэн уншиж болно. Гэх мэтлэн аргууд байж болно. Тэгээ хүн одоо олоод уншчих вэ тэгээ санаа зовж бол тэрийг эргүүлээд шатаачч бас болно. Ер нь бол нөгөө энэ дотор бугшаад байгаа зүйлийг ямар нэгэн байдлаар гаргах хэрэгтэй. Ингэж нөгөө өөрийгөө суллаж яах нь эргээд нэг сэтгцийн сэтгэл зүйн тулгамдсан ямар нэгэн асуудал үүсгэс урьдчилан сэргийлдэг байхгүй юу? Сэтгэл засалж гээд байгаа хүн маань бол яг л одоо энэ бугшаад байгаа зүйлсүүдийг чинь гаргахад зөв өдөртөн чиглүүлэхэд тусалж байгаа юм
мэрэгчлэн хүн шүү дээ. За Үнэхээр боломжтой бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй, сэтгцэн эмчнэрт бас хандах хэрэгтэй. Тэгээ боломжгүй байх юм бол энгийн одоо наад захын өөрийгөө тайвшруулах, одоо дотор байгаа зүйлсээ гадагшлуулах зүйлсүүдийг хийж болно. Одоо нөгөө нэг бас нэг одоо орчин үед нэг дэлгэрээд байгаа арга байх юм бол тэр юу яадаг? Бидний нөгөө хөдөлмөрийн хичээл гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг одоо юм зүйлсүүдийг хийлгдэг. Тэрэн дээр нь жишээлх юм бол юу хийлгдэг юм бэ гэхээр амар хатуу модон дээр одоо маш бүдүүн хадаасыг хадуулдаг ч юм уу. Тэр нь маш их дуу чимээ гаргадаг. Тэгээд дээр нь одоо биеэс аягүй хүч ингээ шаарддаг. Тэгээ энийг одоо ингээд хадж явах явцтай хүн өөрийнхөө дотор байгаа тэр богшоод байгаа энэ нэрийг бөөгнөрсөн зүйлсээ гаргаж идэг байна л да. Гэх мэтчтэн аргууд гэж байна. Тэгээд сая дурдсанчлан нөгөө нэг юм энгийн зүйлүүд хийж хахад хэрэг хугацааны дараа яг бас арай дээр мэдрэмж төрдөг бол шууд мэдрэгддэг болов эсвэл за шууд бол нэг зүйлийг хийгээл нэгэн захиа бичээл эсвэл ганцхан удаа зураг зураал маш гоё болчихно гэж байхгүй дотор байгаа тэр асуудлуудыг бүгднийг нь л маш их удаан хугацаанд гаргах хэрэгтэй. За жишээлх юм бол одоо нөгөө юу гэж үүдэг штэ хамгийн хойр дотныхоо хүмүүсийг алдаад хүмүүс уу гашуунд автдаг штэ. За энэ бол бас нэгэн төрлийн одоо тэр сэтгэл зүйн өөрчлөлт шүү дээ. Тэнгүүт энэ үед болохоор тэр тухайн өнгөрсөн хүндэнд зориулаад ингээд захиа бичүүлдэг байхгүй айгүй их олон. Тэнгүүтээ тэр одоо тухайн хүний гинтийн явдлаар өнгөрсөн бол тэр гинт өнгөрсөн үйл явдлыг маш их олон давтуулж дүрсэлж бичүүлдэг, дүрсэлж зурулдаг байхгүй юу. Энэ нь яадаг вэ гэхээр тэр болсон явдлыг бодоход одоо ингээд маш хүчтэй сэтгэл хөдлөл мэдрээд байгаа шүү дээ. Тэр маш хүчтэй сэтгэл хөдлөлийг л одоо энгийн одоо бидний өдөр тутмын амьдралд тохиолддог сэтгэл хөдлөлүүд гэдэг шүү дээ. Хүн хөгжилтэй юм байхаар бид нар инээдэг. Тэрэн шиг тийм энгийн болгоход одоо сэтгэл заслын чухал одоо ач холбогдол нь тэндээ байдаг байхгүй юу. Тийм учраас одоо тийм хүндүүртэй таагүй гонигтай байгаа зүйлсүүдийг аль болохоор олон дахин давтаж хийх хэрэгтэй. Тэгтээ тэр нөгөө нэг эмчид үзүүлээ сэтгэл зүйчд хандаа гэдэг нь энэ сэтгэл гутрал гэдэг зүйл үнэхээр мөн болгол энийг яг одоо бичүүлэх юм уу зуруулах юм уу тэг яриулснараа бүр илүү дурддаг учраас үнэхээр одоо тэг 1-2 сараас илүү урт хугацаагаар ямар нэгэн байдлаар өмнө нь ингээд дуртай байсан зүйлстэй дургүй болох хоолны дуршил өөрчлөгдөх нойрны одоо нойрч өөрчлөгдөх унтсан ч гэсэн амраагүй юм шиг байх тэгээд ингээд баярладаг одоо хуучны зүйлсүүдэд баярлахгүй байх гэх мэтлээ одоо мэдрэмжүүд маш уураад тий ер нь гүлгэр талдаа болоод тэгээ энэ нь урт удаан хугацаанд үргэлжлэх юм бол за сэтгэл гутрал байж болзошгүй юм аа гэж үзээд эхлээ ихний ээлжийн сэтгэл зүйчд хандах хэрэгтэй. Тэгээ бүр нарийн эмчилгээ шаардлагатай гэж үзэх юм бол сэтгцэн эмчд үзүүлэх шаардлагатай. Тэгээ бид нар нөгөө сэтгцэн эмчд үзүүлэх сэтгэл зүйчд үзүүлэх гэхээр энийг айгүй болохгүй хүмүүсийн очдөг юм шиг ингээ үздэг байхгүй юу? Энд чинь болоод шүд өдөртэй л ичтгэн одоо биднээс сэтгэл өвдөж байгаа шүү дээ. Тийм учраас сэтгэл зүйчд хандгаад маш их юм сандраад юм уу хичээд байх зүйл бол байхгүй. Тэгээд одоо сэтгэл зүйч ч юм уу сэтгэл засалч дээр очиод бас яг хэр удаан олон хэр их давтамжтай очих хэрэгтэй гэдэг вэ? Хүмүүс бас нэг удаа очичоод одоо нөгөө нэг хүний өөрийнх нь сэтгэл зүйн болоод өөрийнх нь темпераментны онцлогоос шалтгаална. Зарим хүмүүс чинь 3-4 яваал маш гоё болоод тий явчих тохиолдол байна. Зарим нь маш удаан явна. Зарим нь зөвхөн ярилцаад одоо ингээд зүгээр айтайхан болдог болвол заавалчгүй зарим нь давхар ийм уух шаардлагатай гэх мэтлэнгээс тэгэл тухайн хүнээс аль шалтгаална да. За тэгвэл сэтгэл зүйчээ сонгоход бас зөвлөгөө өгч болох уу? Яг одоо хаанаас очих вэ? Маш чухал асуулт байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо нөгөө зүгээр нэг хүн юм уу те за энэ хүн дээр чи очио энэ айгүй мундаг сэтгэл зүйч гэдэг нэг хүн санал болголоо гэхэд чамд ямар нэгэн ихтгэл үнэмшил төрөхгүй байгаа нөхцөлд та хоёрын нөгөө итгэлцэл одоо үүсэхгүй байх магадлалтай. Тийм учраас итгэлцэл юм уу те төрөхгүй байгаа нөхцөлд та өөрийнхөө одоо асуудлыг үнэн боддоор яаж тэр хүнд өөрийнхөө дотоод нууц дотоод одоо хүний уудалж ярих гэсэн үг шүү дээ. Энийг ярихад бас асуудал үүсдэг. Тийм учраас
өөрөө л маш сайн судлах хэрэгтэй. За энэ ямар хүн бэ? Би ямар хүн бэлээ? Би эмэгтэй хүн дээр очих уу, эрэгтэй хүн дээр очих уу, нас тогтсон хүн дээр очих уу, эсвэл залуу хүн дээр очих уу гэх мэтлэн өөрөө сонгох нь маш зүйтэй байдаг. Тэгэхээр шууд очиод хайж дим үү тий? Одоо фэйсбүүкээр ч юм уу хайна гэвэл одоо сонсож байгаа хүмүүс бол бүр яаж хайхаа ч мэдэхгүй гэж магадгүй. Тэгэхээр сэтгэл зүйн төвүүд тэгээ одоо бас нөгөө фэйсбүүкүүдээр одоо нөгөө сэтгэл зүйч нар ч маш олон хуудастай болцсон байгаа. Тэгээл одоо хайж үзэх хэрэгтэй. Эсвэл бол одоо хүмүүсийн санал болгож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднэр дээр ихний ээлжинд очиж уулзах хэрэгтэй. Ер нь бол сэтгэл зүйн төвүүд эмнэлгүүд дээр ирж байгаа хүмүүс бас яг тэгж явдаг шүү дээ. Нэг удаа ирээд за баярлалаа. Ерөнхийдөө ийм юм байд юм байна ойлголоо гэд явдаг. Тэрэнгүүтээ өөр газар очиод тэр эмчин маш сайн тогтсон багтуулбал байна. Эсвэл өөр эмнэлгээс манай дээр бас ирдэг хүмүүс байна. Тэгэхээр одоо хоёр хүний зохицлол бие биендээ итгэл үүсгэл асуудал байгаа да. Манай сонсогчид бас яг уйтгар гуниг тохиолдоогүй байсан ч гэсэн танд өгөх зөвлөгөө байна уу? Яг анхан шатны маш чухал. Уйтгар гуниг гэдэг нь одоо уйтгартай гунигтай байгаа гэсэн үг үү тий? Одоо сүрэг мэдрэмж аваагүй байсан ч гэсэн ер нь юуг мэдж байвал зүгээр бэ? За ер нь бол хүнд бие махбод өвддөг гэдэгтээ ижилхэн хүний сэтгэл зүй бас өвчлөдөг байхгүй юу? Тийм учраас таагүй тааламжгүй байвал за миний сэтгэл зүй онцгүй байгаа юм байна гэдгийг нэгдүгээр мэдэрч сурах нь маш чухал. Тэгээ өөрийгөө ер нь бол маш сайн мэдрэх хэрэгтэй. Би өнөөдөр ямар шуухан байна? Яг одоо хаана ямар мэдрэмж төрөөд байна? Юунаас болоод одоо би ингээ өнөөдөр гунигтай болчихв. Өнөөдөр нэг юм сүрэг мэдрэмжтэй байх юм бол ямар үйл явдал болсноос болоод энэ сүрэг мэдрэмж би болчихвоо гэдгийг нэгдүгээр таньж мэдэх нь маш чухал байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдгийг дарагдаалж ахын загнууснаас ч юм уу эсвэл ихчтэйгээ муудалцснаас болоод таагүй мэдрэмж үүссэн байж болно өглөө басаад тэгэнгүүтээ тэр нь өдөржингөө одоо нөгөө ямар нэгэн таагүй сүрэг ингээм мэдрэмж сүрэг бодлуудыг үүсгэж яваад ах магадлалтай байдаг. Тэгэхээр тэр одоо би тэрнээс болсон байна гэдэг нэг одоо тэр зүйлээ мэдээд авчих юм бол одоо тэр сүрэг мэдрэмж сүрэг сэтгэл хөдлөлийг багасгах магадлал өндөр гэсэн үг. Тэгээд ер нь одоо аль болох өөрийн одоо нөгөө хүрээлэлтэй болох хэрэгтэй. Найз нөхөд арай дотн тий хүмүүсийг өнөөдөр олдохгүй байсан ч гэсэн маргааш гарч ирнэ. За тэгвэл одоо үнэхээр өөрийгөө ингээд тайвшруулаад ярих найз нөхөд яг одоогоор байхгүй байх юм бол өөрийгөө тайвшруулдаг нэг аргатай болох хэрэгтэй. Яавал одоо чамд маш их тааламжтай байна. Ганцаараа скол дэлгүрсэж болно тий. Скол ганцаараа юу гэдэг гудамжаар алхаж болно. Гэх мэтчлэнгээр өөрөө өөртөө л маш сайн одоо ажиллах хэрэгтэй. Өөрийгөө маш сайн таньж мэдэх хэрэгтэй. Гэсэн л зөвлөгөө өгье та. За манай сонсогчид бас өөрсдийн гэсэн асуулт байвал биднэр лөө илгээж болно. Тэгээд би тэгэхэд асуугаад эргээд дахиж холбогдох боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. За баярлалаа.